Гарны бизнес бол хэндээ угаасаа айгүй чанга байдаг. Багаа сайн бүрдүүлж чадах юм бол бусд нь бол ерөөхдөө дагаад ирдэг. Гэсэн мэнэ наа Гэртэнбат гэдэг маах property box гэдэг үйл хөдлөлийн компани байгаа. Гүйцэтгэх зохиол болон худалдааг нь ажилладаг байгаа. Би өөрөө яг барилгын сонирхолтой. Өөрөө бас интерьер дизайнер, бас барилгын дизайн хийдэг. Тэгээд яг үйл хөдлөхөд илүү сонирхолтой. Одоо яг худалдаа борлуулалт илүү сонирхолтойгоор одоо ажиллахын тулд энэ үйл хөдлөлийн салбараас авсан байгаа. Өмнө байсан байгууллагуудаа бодоод бид нар ямар нэгэн алдаа дутагдал байхгүйгээр одоо хүмүүст энгийнээр одоо гэрээлцээр хийх, одоо энгийнийг үйл хөдлөхөө худалдаа авахд нь зориулж одоо тэрэн төлөө илүү тусалж явж байна да. Гарны бизнес бол хэндээ угаасаа айгүй чанга байдаг. Нэгт одоо жишээ нь баг нь хэрэгтэй байдаг, бас нэг бүрэн концепт нь хэрэгтэй болоод байдаг те үйл ажиллагаа явуулаад тэд нар айгүй дутагдaltaй байдаг. Тэгээд хамгийн гол юм бол баг байдаг. Багаа сайн бүрдүүлж чадах юм бол бусд нь бол ерөөхдөө дагаад ирдэг. Тэгээд дараагийн шатанд бол хөрөнгө оруулалт айгүй чухал байдаг. Хэрвээ ингээд хөрөнгө оруулагч хай гэх юм бол бас асуудалтай те. Тэрийг бол M-Space бол ямар ч заавад ээж болдог. Гэвч өөртөө бол хөрөнгөө ингээд босгох хүмүүс бол цаашаа ингээд дахиад нэг шат авах дутуу байгаад байдаг. Тэр нь бол ингээд M-Space бүртгүүлээд ээж болж байна. Миний хувьд бол coworking space хамгийн ихний сонголт нь байдаг. Хоёр тал өөртөө офис гэдэг. Яг бол эдгээр чинь coworking space-с хөгжөөд дараагийн шатанд өөртөө оффистай болоод гарах юм байна. Мэдээж олон хүмүүс байдаг. Олон хүнтэй харилцсан. Тэгээ олон хүнтэй харилцах чинь нэгээр одоо нийгмийн бүх хүмүүсийг одоо ямар хүмүүс байна, одоо нийгэм ямар байна гэдгийг олон хүмүүстэй харилцсанаар мэдэх боломжтой байдаг. Ийм хүмүүсийг мэдснээр бид нар илүү одоо бусд одоо хүмүүстэй харьцлаа гэхэд эдийн засагч юм эсвэл одоо ямар байдалтай байна гэдгийг ч юм уу те мэдэх боломжтой болж байгаа юм. Тэгэхээр мэдээлэлээр бол хамаагүй илүү гэсэн.